Гэхдээ чи бодоод үзтээ дийлэгт чинь яг 1 гиг толгой 120 одоо чинь аниусч байгаа гэдээ одоо чинь про загваруудыг нь авч болохгүй ээ. За сайн бацгаана юу ер нь л энэ бичлэг ер нь л бас жоохон өөр болж байна. Ягаад гэвэл би өөрийнхөө эсийг кроплж байгаа ингээд доор нь гаргаж байгаа. Ер нь л ингэнэ гэж хизээж бодож байгаагүй. Тэгээд яг энэ юм бол арай дээр юм болоо гэсэн үднээс одоо өөрөө жижиг кейсийг ингээд яг хуваагаад ингээд та нарт ингээд харуулж байна. Тэгээд яг ер нь л яг одоо яг манай одоо орж байгаа бичлэгнүүд чинь дандаа нэг одоо iOS-ийн апдейт талаар одоо бичлэг ороод байгаа. Яг мэдээж би маш дуртай учраас одоо яг энүүгээрээ тасралтгүй бүх одоо үйлдвэрлэлийн системүүд гарах бүрт нь одоо ингээд тайлбарыг нь бол явуулдаг. Энэ бол яг мэдээж одоо чухал хийх одоо бичлэгнүүдийн нэг. Тэрнээс гадна хамгийн анх чанал ихсэн өдрөөс ахуулаад ерөөсө хамгийн хийхийг хүсэж исэн, хамгийн их бодож исэн одоо хамгийн хүлээлттэй дотор ингээд бодож явж одоо төлөвлөж исэн бичлэгнүүдийн нэг бол ер нь л яг энэ бичлэгний одоо энэ бичлэгэн дээр гарна. Тэгээд ер нь л нэлээд ч ер нь л яг юм үлдээхгүй яг чухал бүх юмнуудыг яг дурдж явах учраас одоо бас аюу сонирхож үзээрэй. Тэгээд дандаа л нэг үйлдвэрлэлийн системээр дэдэг нөгөө талдаа яг одоо үйлдвэрлэлийн систем биш одоо жоохон хардвер талдаа одоо юу ярих гээд байна гэдэг зүйл одоо ер нь л аюу чухал. Тэгээд тэгээд та нарт одоо би яагаад одоо 13-ын загваруудыг одоо авах хэрэггүй юм бэ гэдгийг одоо тайлбарлана. Одоо таалагдана гэж одоо найдаж байна. Тэгээд миний бичлэгийг үзээд яг за 13 авах хэрэггүй маань да. Би зүгээр одоо байгаа уцтайгаа үлдэх нь зөв юм байна гэсэн одоо шийдвэрт хүрэхийг хүсэж байгаа учраас маш хүсэж байгаа учраас одоо энэ бичлэгийг одоо хийж байна. За одоо хэдүүлээ яг номер 1 шалтгаан руугаа одоо орцгоё. За 13-ын загваруудыг авахгүй хамгийн одоо чухал номер 1 шалтгаан юу гэхээр танд хизээний гар утас байгаах. Яг одоо тань одоо бичлэгч гар утсаар үзэж магадгүй яг компьютероор байж магадгүй л дээ. Гэхдээ зүгээр яг танд бол одоо хэдийний гар утас байгаа тодорхой. Тэгээд тийм учраас танд хэдийний гар утас байгаа учраас одоо жишээ нь 13-ын загваруудыг одоо аваад хэрэггүй. Яг 13-ын загварууд одоо гэдгээр яг бүх загварыг нэлж байгаа. Тэгээд бас таныг заавал бас яг iPhone барьж байгаа гэж би огт ярихгүй байгаа шүү. Та зүгээр ямар ч төрлийн ямар ч гар утас барьж исэн байж болно. Зүгээр танд яг гар утас байгаа учраас л одоо 13-ын загваруудыг одоо авах хэрэггүй гэж одоо би зөвлөж байна. За хоёр дахь шалтгаан юу гэхээр за авъя гэсэн ч iPhone сүүлийн үеийн iPhone-ы загварууд угаасаа л үнэтэй зарагддаг. Угаасаа нэгэн л үнэтэй юм чинь ийм л үнэтэй юм чинь одоо жишээ нь аваад угаасаа хэрэггүй гэж биелж байгаа. Ер нь бол харьцуулахад за яг сүүлийн үед яг ерөөхдөө утаснуудын үн яг 10-аас хойш дагаад ер нь бол $1000 руу төгтөг болсон. Тэгвэл одоо жишээ нь 13 Pro Max жишээ нь $1100 зүгээр ингийн Pro $1000 зүгээр 13 ингээд дахиад доошоо $100 буугаад те миний дахианыг доошоо $100 буудаг. Яг угаасаа тэгээ сүүлийн утаснууд учраас нэлээд үнэтэй зарагдсан. Тэгээд Монголд угаасаа яг дийлэнх зарагдж байгаа газрууд угаасаа ашиг олохын тулд угаасаа мөнгө нэмж байгаа. Одоо ямар газар хаан зарж байгаа шалтгаалаад одоо түрээсээ өмнө нэмэгдэж байгаа. Тэгээд зүгээр л Apple Store руу ороод авах мөнгөнд дүнгээс одоо ойролцоогоор л 100-аас одоо баг сая төгрөг нэмж одоо зардаг дэлгүүрүүд монголоор л дүүрэн байгаа. Тийм учраас одоо iPhone 13-ын загваруудыг одоо аваад хэрэггүй. Одоо үнэтэй шүү дээ гэж одоо хэлж байна. За одоо хэдүүлээ 3 дахь шалтгаан руу орцгоё. За одоо нүуний илүү нарийн орох чинь одоо жишээ нь утасны чинь RAM одоо чинь сүүлд одоо 13 Pro Max-ын загварууд дээр чинь RAM 6 GB олцсон. Тэгээд одоо жишээ нь 6 GB одоо жишээ гига боллоо гэд одоо жишээ нь чип чинь одоо тий одоо Bionic A15 чиптэй боллоо гэд камер нь тий сайжраад одоо макро дардаг боллоо гэд тий ProRes бичлэг одоо хийдэг боллоо гэд боллоо гэд тэгээд бас араа батарей чинь нэмэгдлээ гэд одоо жишээ нь үүндээ ингээд юу ч одоо яг бод амьдрал дээр бүр нөлөөлөлт хүз одоо жишээ нь огт одоо ялгаа гарахгүй. За тэгээд одоо хэдүүлээ 3 дахь шалтгаан үргэлжлэл ярих чинь одоо жишээ нь яг одоо жишээ нь утсан дээрээ одоо зэрэг ашиглаж байгаа аппуудаа одоо тоогийн цөөлөд зөвхөн нэгэн ширхэг аппликейшнийг яг iPhone дээр нэгэн ширхэг аппликейшнийг яг тухайн үед бүрт нь ашиглах юм бол одоо жишээ нь яг iPhone дээр чинь 1 GB-ны RAM хангалттай. Заавал 6 GB, заавал 5 GB-ийн одоо RAM гэдэг хэрэг болоо байхгүй. За тэгээд
Одоо жишээ нь iPhone-ы одоо үйлдвэрлэлийн систем нь яг нэг юу одоо нэг яг iPhone-ын E-Tank-тай ингээд аюул сайн одоо синхрон ажиллаж чаддаг. Тийм учраас яг жилүүдэд одоо iPhone-ы RAM нь амар өндөр байж ирээгүй. Одоо чинь Android-ууд одоо жишээ нь iPhone 6s дээр RAM нь 2 GB-тай байж хахад тухайн одоо Android утаснууд RAM нь аюу өндөр байдаг байсан л да. Тэгээд энэгээр юу хэлэх гээд байна гэхээр iOS үйлдвэрлэлийн систем нь өөрөө одоо iPhone-ийнхаа E-Tank-тай маш сайн одоо цуг одоо ажиллаж чаддаг учраас RAM-ыг нь юу н өндөрөөр барьдаггүй байсан. За яг одоо сүүлийн үед дэлгэцэн томроод одоо илүү их янз бүрийн одоо үйлдвэрлэлийн системээс хамаараа жижиг сажиг баахан функцүүд орж ирдэг болсон учраас одоо RAM-ыг нэмээ явж байгаа юм л та. Тэгвэл тэглээгээ заавал тань 5 юм 6 GB RAM одоо хэрэг болно гэсэн бол үг биш байгаа шүү. За тэгээд үнэхээр л одоо за одоо 13 Pro Max авсан гэж бодъё л та тий. Яг 6 GB RAM-тай тий. Одоо жишээ нь үнэхээр л тий 6 GB RAM-тай бол тий. Үнэхээр тэрийг одоо мэдрэх хэрэгтэй одоо юун төлөө 6 GB-ны RAM-тай гар утсан сонголоо да тий. Одоо тийм учраас одоо жишээ нь гар утсан дээрээ одоо интернетнээс ч юм уу тий нэг 8K нэвтрэлтэй нэг 30 минутны дөөс одоо татаж аваад утсан дээр татаж аваад одоо нэг файлс дээрээ татаж авч жагаад тэрийг одоо юу гэдэг чинь видео эдитэлдэг апп руугаа оруулаад одоо юу гэдэг чинь одоо iMovie ч юм уу эсвэл нэг өөр одоо third party app store-оос татсан яг видео эдитний аппликейшн татаж авч жагаад тэгээд тэрэн дээр 30 минутны 8K видеого оруулж ирж жагаад тэрийг яг нэг жоохон нэг юмнуудыг янзлж жагаад эцсийн байдлаар нэг одоо нэг видеого экспорт хийх гэж дарангууд те одоо чинь тэр амар одоо 8GB-ийн биш 8K дүрстэй 30 минутны дүрс одоо чинь файлын хэмжээ идэж болох юм гэдэггүй. Тухайн үед одоо чинь экспорт дарахад л одоо чинь RAM-ны хэмжээ гацхгүй байх те. Тэгж л одоо тухайн тулгаж л мэдэрнүүхээс энгийн бодит амьдрал дээр зүгээр л нэг хэдэн аппликейшн зүгээр ингэж ашиглаж байгаа нөхцөлд бол 6 GB-ны RAM бол тэгээ бүр арай л хитэн тийм сул зай зөндөө дандаа цаг одоо цуг явна гэсэн үг шүү. За одоо яг дөрөв дэх шалтгааныг хэлэх чинь дөрөв дэх шалтгаан нь одоо юу гэхээр батарейн талаар за одоо жишээ нь за зүгээр төсөөлөл ярьчээ. За хэрвээ 5000 мАh-тай одоо жишээ нь батарейны хэмжээтэй одоо iPhone гарлаа гэж бодъё л та. За 5000 мАh-тай iPhone байсан ч одоо жишээ нь бүр 5 дахин баг 1000 мАh-тай одоо батарейны одоо хэмжээтэй iPhone байсан ч одоо нэгэн тал одоо батарей учраас одоо жишээ нь батарей нугасаа дуусна ашиглал уусаа дуусна. Яг дуусчгууд нь зүгээр л эргүүлэл зүгээр л цэнэгл одоо жишээ нь яг одоо Pro Max-ыг авангуудаа за батарейн ч тань нэг хэсэгтэй нэрээ дуусахгүй дээ. Эсвэл нэр амар ах юм байна гэж бодох нь бол буруу. Яг үндэ бол зүгээр батарейн юугээс ямар ч батарей дуусан тэгэл угаасаа л эргүүл цэнэглэн зүгээр жижигхэн хэмжээтэй батарейтай iPhone худалдаж авснараа зүгээр л эргэж цэнэглэх одоо жишээ нь тооноосоо одоо жишээ нь одоо залхуурндаа гэсэн одоо юм л бодохгүй level одоо жишээ нь заавал тийм амар их батарейны хэмжээтэй заавал одоо iPhone авах хэрэг байхгүй. За тэгээд угаасаа iPhone-ы батарейнууд болгон угаасаа сүүлийн одоо гаргацнуудыг бүгдэн дээр нь lithium ion гэдэг батарейны технологи одоо жишээ нь ашиглагддаг. Lithium ion яадаг вэ гэхээр угаасаа цэнэглэлт бүр дээр батарейны чинь одоо max одоо хэмжээ нь угаасаа ингээд ялмын ингээд багасдаг. Тэгээд тийм учраас угаасаа л тэгээд супер дандаад одоо 100% дээрээ барьдаг одоо батарей гэж одоо дэлхий дээр байхгүй. Тэгээд тийм учраас одоо жишээ нь бүх батареймууд нь тэгээд их батарейтайг нь авсан угаасаа тэгэл хэрэг одоо жишээ нь 13 Pro Max-ыг бол одоо юу гэдэг чинь яг дэлгэцийн тултал нь гэрлийг насааж агаад 10 ширхэг аппликейшн зэрэг ашиглаад тасралтгүй яг нэг 4-5 цаг одоо жишээ нь ашиглах юм бол одоо чинь яалтчгүй те 20-30-40% бол багасна шүү дээ. Тэгээд зүгээр л одоо өөртөө тааруулсан заавал тийм өндөр батарейтай iPhone авах хэрэг байхгүй. За тэгээд хэвлээ 5 дахь шалтгаан руу орцгоё. За одоо 5 дахь шалтгааныг ярих чинь одоо за ингээ камерны чинь одоо сенсорын сайжраал те одоо чинь мегапиксел нөсөөл те одоо яг одоо Pro загвар сонгол одоо жишээ нь Pro LiDAR сенсор гэх нэг 5 дахь камер нэмэгдээл те эсвэл одоо яг одоо тэр лензээр одоо тийм одоо дарагдсан зургаа эргээд одоо жишээ та нар олон жилийн дараа ингээ харангуут за би энийг чинь тэр үнэхээр л одоо нэрээ Pro Max дээрээ LiDAR сенсорын тусламжтайгаар яг жоохон нэг харанхуй орчинд яалтчгүй одоо энэ сенсорыг дарсан бас мэдэгдэж шүү гэж л одоо 3-4 жилийн дараа тэгж одоо таашаахгүй юм бол одоо заавал одоо тийм лаг камертайг нь авахтай хэрэг байхгүй. За тэгээд доор ажил одоо iPhone 5-ын камер юу нь өнөөдөр юу нь хангалттай гоё л дарч чадна гэж бол би харж байгаа.
За тэгээд үргэлжлүүлж одоо чиний нарийн тон ороход одоо photographic style эсвэл macro photograph гэдэг нэг хоёр яг нэг шинийн байгаа камерын дээр нь. Одоо photographic style гэхэр зөвхөн 13-ын загварууд дээр яг шууд дарж байхдаа одоо нэг одоо яг нэг зургийнхаа өнгө мөнгө одоо юмнуудын шууд лайваар багасгадаг нэг тийм одоо фичер гэдэг юм билээ. Тэр нь одоо заавал одоо жишээ тэгэхээр ер нь бол байхгүй зүгээр л зураг дарах хангалттай. За макро фотографийн яадаг вэ гэхээр яг ингээд яг нарийн яг детальны яг гоё яг бүр ингээд гоё нилээн ойроос ингэж гоё харагдахаар даардаг нэг тийм одоо юмнуугаа тэр зэгтээ зөвхөн про загварууд дээр тэгээд заавал одоо жишээ нь тэрийг авчингуудаа л одоо жишээ нь одоо дараа нь дарах бүх зургнуудаа одоо чинь тэрүүгээр дарна гэж байхгүй зүгээр энгийн л одоо зүгээр энгийн камерныхаа л энгийн камераараа л энгийн лензээр л одоо авна л да. За тэгээд cinematic video гэдэг байгаа. Тэрний юу гэхээр яг одоо яг бичлэг хийгэнгүүт яг ойр байгаа дүрсэн дээр яг фокуслаад цаад байгаа дүрсүүдийг одоо бүрсгэлдэг. Яг бока эффектний бичлэг гэж одоо ер нь ойлгож болохоор тэгтээ одоо чинь бүх одоо чинь цаашдаа энэ шинэ 13-ын загваруудыг авангуудаа одоо шинэ дандаа л одоо cinematic модер дандаа л одоо энэгээр ашиглаж одоо бичлэг хийж угаасаа байхгүй энгийн бичлэг л ер нь л илүүд үзнэ. Тэгээд ер нь дараа нь барагчлал одоо мартчих واخ. Тэгээд тийм учраас одоо заавал 13-ыг 13 ийм камерны одоо шинэ одоо ийм шинэлэг зүйлсүүдтэй байлаа гэдээ одоо чинь сонгох шалтгаан ч болохгүй шүү гэдгийг одоо би одоо бас одоо сануулж хэлж байна. За миний баруун гар талд iPhone 13 mini байна. За миний зүүн гар талд миний өөр юм барьдаг iPhone 7 Plus байна. За тэгээд iPhone 7 Plus бол яг A10 Fusion chip гэдэг тухайн үеийн яг сүүлийн үеийн чиптэй гарч исэн. За iPhone 13 mini бол A15 Bionic chip гэж чиптэй. За тэгээд iOS 15 хоёулын дээр нь суусан байгаа. За яг версний зөрүү байгаа. За тэгсэн ч гэсэн ямар ч үсэн iOS 15 суусан хамгийн үеийн сүүлийн үеийн утас гэвэл iPhone 13 байна. Одоо хамгийн хөгшнөөсөө доороосоо хоёрт бичигдчихээг суусан утас гэвэл яг миний iPhone одоо энэ 7 байна. За тэгээд 13 угаасаа ингээд өөрийнх нь дагалдаж ирсэн сүүлийн систем угаасаа 15. За тэгээд яг хоёулын нэг зэрэг нэг залгуур залгацсан байгаа. За тэгээд эхлээд хэдүүлээ яг уцаа яг унтраагаад эргүүлж яг одоо яг асаа 13 минийх бол бас арай ялмгүй урдан гарч байгааг та нар бас яг харж байгаах. Ямар ч сайлалныг нь унтраагаад бүрэн унтрсныхан дараа яг зэрэг яг тижээлийг нөгөөд энэ нуртаа асахны яг хоёул хэдүүлээ үзье. За тэгээд яг энэ цагийг ингэж тавьж байгаад яг хин хурдан асах нь үгүй харна. За яг цагийн секундын зүүн яг 12 дээр очингууд яг залгуурыг яг залгахыг яг бодож байна. За ер нь бол тижээл нь бол яг зэрэг очсон. За 13 миний лог нь бол хамаагүй бол төрүүлж асаж байна. 7 Plus-ийнх нэг 2-3 секунд хоцорч удаа лог нь гарч байна. За 13 миний бол ойролцоогоор яг 15 секундэд бол хасж байгаа харагдлаа. За миний барьдаг 7 Plus одоо хойноос нь хэдэн секунд хоцорч хасах нь бас үлээгээл юм. За ойролцоогоор 17 секунд бол одоо хоцорч хаслаа. За хасж байгаа хугацаа буюу энэ бүр ап тест гэдэг хугацааны хувьд бол одоо 15 секунд. За ойролцоогоор 32 секунд байна. За iPhone 6s-тэй хүмүүс бодож магадгүй минийх ойролцоогоор 10 секунд хасах бол гээд ер нь бол тухайн үйлдвэрлэлийн системийг яг хамгийн хуучин уншиж байгаа төхөөрөмжүүд ер нь л ойролцоогоор бараг 30 секунд угаасаа болцсон байдаг. За тэгээ шинүүд нь бол ер нь бол 15 бол 15-аас дотгошоо бол угаасаа хасдаг. За ингээд дөнгөж яг асууц учраас одоо ингээд талд нь уншсан кэш файл байхгүй гэсэн үг. Аппликейшн нөх юм бол яг шинээр яг бүх юм уншина гэсэн үг. За тэгээ би яг та нартай харуулах үүднээс одоо яг өөр ямар ч нэг аппликейшн байхгүй ингээ бүгднийг хаасан гэдгийг харуулчихъя. За тэгээ хамгийн эхлээд хэдүүлээ яг за 13 мини дээр бол яг ялмгүй хурдан байлаа. За цагных руу за энэ дээрс ялмгүй л хурдан баг шүү байлаа. За цаг агаарын аппликейшн л орё. За энэ дээр дахиад нэг одоо яаж гэж бас дахиад гараад байна. За 13 дээр бас сайхан урд байлаа. Энэ дээр яг уул нь бол Улаанбаатар гэдэг бол нэг код. Тэгээ вэдэр цаг агаарын аппликейшн дээр ингээд Улаанбаатар, Улаанбаатар гэх ингээд хоёр юм гарч ирээд тийм. Тэгээд тэр нь ингээд ялгаатай харагдуулаад ддэг. За 13 минут дээр бол ялмгүй хурдан харагдаж байна.
За Instagram л хөдөлгөөрэй харъя. За 13 минь бас ингээд ялмгүй хурдан харагдаж байгаа. За Facebook руу оръё. За ер нь бол айхтар бол зүрх бол харагдсангүй. За YouTube руу оръё. За YouTube дээр бол бас айхтар хурдан уншиж чадлаа. За IMDb руу оръё. За энэ дээрээс хамаагүй хурдан бол бас орж ийн. За календар руу оръё. За айхтар зүрх байсангүй. За App Store руу оръё. За 13 минут дээр бол хамаагүй хурдан уншиж байгаа нь харагдаж байгаа. Яа хамаагүй хурдан гэж юу нэг хэдэн секундын л зөрүүтэй л байна гэж л одоо харагдаж байна. За тэгээд жоохон том файл одоо идрүүл нэг ойролцоогоор нэг 100 200 мегабайтны л одоо нэг аппликейшнуд PUBG Mobile-ийн тоглоом бол ойролцоогоор 2 3 гига бол байгаа. За энийг яг зэрэг оруулъя. За тэгээд мэдээж хэрэг хамгийн сүүлийн A15 Bionic chip гэдэг утгаараа л угаасаа бүхэл орж байгаа юмнууд нь ялмгүй хурдан тэгээд бүр том файл нэр л бүр одоо арай л хурд одоо 13 минут дээр бол ингээд уншаад бүр ингээд дуусчлаа. Тэгэхэд бол 7 дээр бол бүр уншиж эхлэв. Одоо л яг уншиж эхэлж байна. За одоо л яг уншиж дуусч байна. За ер нь бол тэгээд яг хэлэхэд яг иймэрхүү л яг одоо зөрүүнүүд гарна. Бүр том файл ашиглая гэж бодож ивэл тэгээд бас арай л одоо хурдан байж чадна. Түүнээс ч бол нэг юм өдөр тутам ашигладаг аппликейшнүүд дээр бол бүр хэдэн одоо бүр секундын бол ялгаа гарахгүй гэсэн үг ээ. За тэгээд юу хамгийн одоо жишээ нь сүүлчийн одоо загвар нь л учраас хамгийн сүүлчийнхаа чиптэйгээр нь A15 чиптэй. Тэгээд яг A15 чиптэй болонгууд л ут чинь яг одоо өмнөх жилийнхаа загвараас те арай хурдан арай нэг 3 4 секундын өмнө асаал те эсвэл одоо iPod руугаа нэг хэдхэн секундын зөрүүтэй хурдан орж уншаал те эсвэл яг одоо яг сая одоо хэдүүлээ тестээс харсан шүү дээ. Яг ингээд яг iPhone 7 дээр AR Fusion chip дээр яг 13 яг харьцуулж яангууд яг бүр амар тэгэл бүр нэг тэнгэр газар шиг зүр бол байхгүй байгаа. Тэгээд яг дөнгөж одоо шинэ утас ингээд авахд одоо шинэ одоо хурдан гэдэг нь яг анхандаа айгүй гоё байдаг. Яг үнэн. Гэхдээ яг одоо бодит амьдрал дээр бол ер нь бол одоо iOS 15 суух боломжтой байгаа хамгийн хуучин утас буюу iPhone 6s жишээ нь өнөөдрийн түвшинд ашиглахад бол хангалттай үргээ гүйцэтгэхээр одоо гар утас бол мөн тийм учраас одоо жишээ заавал одоо жишээ A9 чип л хангалттай хахад A15 чип л зүтгээд байх хэрэг одоо байхгүй тийм. Тэгээд тэрийг одоо ойлгуулж байгаа аюу хэлэх хүсэж байна. За тэгээд өөр юу вэ гэхээр одоо энэ жилийн 13-ийн загварууд дээр яг одоо юу одоо про загварууд дээр нь юу өөрлөсөн бэ гэхээр чипүүн өмнөх яг загваруудаасаа 1 core нэмэгдсэн. За энэ хэдүүлээ яг тестэн дээр харсан шиг бас одоо холбогдуулж тайлбарлахад 11 одоо core илүү болохоор одоо бас нэг арай хурдан уншинда гэсэн юм байна. Тэр нь бол яг үнэн. Гэхдээ яг бодит амьдрал дээр харахад хаа байсан A14 биш бүр A10 чиптэй харьцуулж харахад л одоо чинь их амар зүр бол үүсэхгүй байгаа тийм. Тэгэхэд одоо жишээ нь A14-тэй A15-ыг харьцуулсан бичлэг байсан гэж бодоход одоо жишээ нь тэр секундын зүр баг үүсэхгүй юу. Энэ бол баг л анзаарахдахгүй маяг л болмаа гэсэн үг шүү. За тийм учраас заавал одоо ингээд 13-ын загварууд дээрх одоо энэ супер чиптэй одоо чипүүнийх нь core нэгээр илүү гэдэг одоо шалтгаанаар одоо 13 авах шалтгаан ч болохгүй шүү гэдгийг одоо бас одоо ингэ хэлж байна. За тэгээд яг энэ жилийн яг Pro Max-ын загварууд дээр яг нэлээд ажгүй яг одоо хүч төрж орж ирсэн одоо шинэ одоо нэмэлт одоо зүйл нь юу вэ гэхээр нэг promotion display хамгийн анх нэг 17 оны iPad Pro дээр нэг promotion ороод ирсэн секундэд 100-аар навчдаг. Тэгээ яг энийг бол хизээ iPhone руу орж ирэх юм бэ гэдэг амар олон одоо iPhone-ы одоо Apple-ийн финууд бол одоо хүлээж исэн. Одоо хизээ юм жил болгоны iPhone-оос л одоо чинь тэр iPad Pro гарснаас хойш гарсан бүх iPhone-ыг жил болгон л хизээ гарах юм гэдэг хүлээлттэй байсан. Тэгээ яг энэ жилийн яг iPhone 13 зөвхөн Pro загварууд дээр нь одоо секундэд 100-аар навчдаг тэр promotion гэдэг одоо тэр feature нь одоо орж ирсэн. За энэ дэр би бас одоо жишээ нь яг үргэлжлүүлж тайлбарлаад яагаад одоо яг авах шалтгаан ч болохгүй мэ гэдгийг тайлбарлана. За юу вэ гэхээр 13 Pro авлаа гэд ашиглах бүрт чинь байнга 120 навчин гэсэн үг бас биш. Хэрэглэнээсээ хамаарат хэлбэлцэн байнга 120 дээр барихгүй батарейгаа хэмнэхийн тулд буцааж арлуугаач буу.
одоо яг зарим үед бол одоо чинь заавал аних шаардлагагүй одоо чинь одоо тэгтэйч байна гэсэн үг шүү дээ. За тэгэхээр одоо яг би юу ярих гэдэг нь тэгэхээр 13 Pro авчлаа. 100% яг одоо анивчдаг одоо чинь нийлхтэй болчлоо. За тэнгууд яг тэрийг яг хэсэг орлож байгаа л ихэндээ амар гоё мэдрэгдэнэ. Амар гоё мэдрэгдэж байгаа л тэгэл яг сүүл рүүгээ одоо яг анзаархаа болчихно. Одоо яг тийм тэгэнгүүт эргээд одоо жишээ нь шууд одоо чинь 60 навчдаг яг одоо iPhone ингээд оролдоод эхлэнгүүт одоо шууд анзаарагдана. Ягаад тэгэхээр 120 та навчдаг дэлгэснээрээ тасцсан болохоор яг 60 та iPhone барихаар ингээд шууд ингээд мэдрэгдэнэ. Ой ямар сони юм бэ. Гэхдээ эргээд 120 та iPhone-о болоод 60 та одоо секундэд 60 навчдаг дэлгэцтэй iPhone бариад хэсэг явчих юм бол буцааж ардлууга тасчихна. Тэгэхээр ерөөсөө л нэг яг удаан хэрэглэжүүл угаасаа л дасчихна. Тэгэхээр одоо заавал одоо жишээ нь 120 дээр дасах уу 60 дээр дасах уу би одоо жишээ нь 120 навчдаг одоо Pro Display-тэй баймаар байна гэсэн одоо тийм шалтгаан оруулал хизээж одоо 13-ын одоо загваруудыг одоо 13 Pro-гийн загваруудыг ялангуяа одоо авч одоо болохгүй гэж одоо хэлж байна. За яг 8 дахь шалтгаан руу орж ийн. Тэгээд яг энэ шалтгаан бол яг жоохон сонирм байж магадгүй. Гэхдээ яг зүгээр яг би оруулахыг хүссэн. За яг одоо яг миний зүүн гар тал саяны задлсан яг iPhone 13 mini байна. За тэгээд миний баруун гар талд яг зүгээр ингээ iPhone 10 байна. Тэгээд яг хоёрыг ялгааг ялсаа хэлье. Тэгээд ямар ч үсэ хамгийн ихний шууд мэдэгдэх ялгаа нь бол мэдээж хэрэг яг дээдлийнх нь энэ яг notch байгаа. Тэгээд 13 дээр бол яг хамаагүй жижигхэн яг харагдах хэвээр. Тэгээд ямар ч үсэ яг ийм хэмжээтэйгээр багассан байна. Тэгээд та нарт бол яг мэдгэдэгхүүцэг харагдаж байгаа. Жилээс жилд бол угаасаа багасж байгаа. Дараа жилийн iPhone 14 дээр бол одоо чинь бас нэлээд багасах гэж одоо харж байгаа. Тэгээд дараагийнх нь юу гэхээр яг арийнхын зураг ерөнхий яг энэ динамик зурагнууд бол угаасаа бүх iPhone дээр угаасаа гарч ирж байгаа. Тэгээд энэ яг iOS 15-ын одоо чинь дээр нэмэгдснүүд одоо байгаа. Тэгээд яг ер нь бол бүх хүчин дээр яг энэ дээр байгаа. Тэгээд яг гол ялгаа нь хаана үсэтэй нэхээр яг дарангуй хөдөлдөг буюу энэ лайв зурагнууд байгаа. Одоо жишээ нь энэ доотлын 3 бол яг iPhone 6-аас дээр яг орж ирж исэн. Тэгээд яг энэ дээдлийн 6 бол яг iPhone 10 дээр орж ирж исэн. Тэгээд яг iPhone 13 дээр одоо чинь эдгээр нэг нь ч одоо алга. Тэгээд яг exclusive гэсэн ойлголтыг л одоо заавал өгöd байгаа юм л та. Тэгээд одоо жишээ нь энэ 13 дээрх одоо зургууд одоо чинь хизээч одоо яг энэ 10 дээр одоо орж ирэхгүй. Одоо энэ 10-ын зургууд гэхдээ яг 13 дээр байхыг ерөөсөй ойлгохгүй байна. Тэгээд уул нь яг хамгийн анхны iPhone 6-аас дээр яг энэ 3-аас гадна нэг загаснууд байдаг байсан. Нэг 3 4 шиг айгүй гоё ингээд зарангуйтай хөдөлдөг ингээд загаснууд байдагсан. Тэр бол ингээд хасагдцсан. Энэ 3 л одоо үлдчихсэн. Тэгээд яг бөөнд нь ингээд гоё бүгднгийн ингээд нэгтгээд одоо ингээд гоё байлгуулвал надад айгуугаа санагдаг. Заавал ингээд тусдан зориулсан. Одоо чинь энэ пинк өнгөн дээр одоо чинь заавал одоо энэ өнгийг ашиглавал одоо зүгээр шүү гэж одоо гаргаж байгаа юм л та. Гэхдээ тэгээд уул нь бол тэгээд бүгднгийн ингээд гоё нэгтгүүл надад илүү их таалагдах байсан. За энэ 13-ын загварууд дээр бол бас яалтчгаа бас нэг юм бол нэмэгдсэн байлээ. Нэг зурагнууд тэгээ 13 Pro дээр нь ч гэсэн арай өөр. За тэгээд гой зурагтай болохоор нь одоо чинь 13-ыг авч болохгүй шүү. За тэгээд юу гэхээр би одоо чи доотлогын YouTube-ийн description дээр одоо яг 13 Pro-гийн яг зургуудыг бүгднийг татах аль болох нягтрал сайтай одоо чинь зургуудыг нэг доор нь би татах линкийг тавьчих. Тэгээд та нар ороод татж аваад өөрийнхөө дэлгэцэн дээр тавиарай. Одоо та одоо чи iPhone 5 ч ярьдаг гэж болно, 4 ч ярьж байж болно шүү дээ. Тэгээд линк руу ороод тэр одоо зургийг татаад одоо дэлгэцэн дээрээ тавиад одоо тэр нэг гоё мэдрэмжийг аваарай гэж одоо би хэлж байна. Наа чиг одоо яг нэг юм бодож явдаг. Яг юм wallpaper-ийн тухай яг ингэдэг хүмүүс би байгаа гэж найдаж байна. Тэгээд за одоо дараагийнхын шалтгаан руу хэдэл орцгаая. За одоо би яг 13 Pro-гийн яг дэлгэцийг ярих чинь. Гэхдээ саний нөө Pro шиг биш, яг дэлгэцнийхэн технологиг ярих чинь. 12-ын загваруудаас хойш нөө бүх iPhone дээр нэг OLED дэлгэц ашигладаг болсон. За тэгээд тэр нь л яг айгу авууштай. За тэгээд 13-ын одоо жишээ нь дэлгэцүүд одоо чинь OLED дэлгэц штэ. Столерээ сүүлийн дэлгэцүүд штэ. Би одоо LCD дэлгэцтэй iPhone-аас залгаад байна гэдэг одоо хүмүүс үж магадгүй. За тэгээд энд одоо чиний хандж хэлэхэд хамгийн анх Steve Jobs одоо нэг iPhone 4 дээр ярьж ирсэн л да. Тухайд iPhone 4 яг юу байсан бэ гэхээр яг нэг Retina дэлгэцтэй гарч исэн. Retina гэдэг одоо Apple-ийн нэршлэр Retina гэдэг нэртэй. Тэг яг тухайд бол мэдээж LCD байсан. Яг одоо ч LCD iPhone-ууд байгаа. За тэгтээ яг юу хэлэх гээд юм нэхэр
тухайд Стив Джобс юу хэлсэн гэхээр энгийн хүний нүд одоо чинь яг энэ ретина дэлгэц. Одоо яг одоо iPhone 4 дээр гарсан ретина дэлгэц однээс илүү лаг дэлгэц одоо жишээ нь гарах юм бол хүний нүд одоо чинь ялгаж харах боломжгүй. Энэ бол одоо жишээ нь iPhone 4-ийн ретина дэлгэц бол одоо чинь хүний нүд анзаарч чадах хамгийн сайн дэлгэц юм а гэж одоо ярьж ирсэн л та. За тэрнтэй холбогдуулж одоо би ярих гэдэг. Юу вэ гэхээр за хамгийн сүүлд гарсан LCD дэлгэцтэй iPhone бол саяны нэг AC-ийн 3 дахь загвар 22 оны сая 3 сард гарсан. Тэр бол яг LCD дэлгэцтэй. За тэгээд iPhone 11 энгийн 11-ийн загвар хамгийн сүүлд бас нотчтой гэвэл яг 11-ийн загвар байна. За тэгээд бусад яг нэг Pro загварууд бол мэдээж хэрэг OLED дэлгэцтэй гарч байгаа. Хамгийн анхны чинь мэдээж нэг iPhone 10 OLED дэлгэцтэй гарсан. За тэгээд үнэхээр л тэ LCD дэлгэцээ ингээ голоод ивэл зүгээр л одоо iPhone 10 очиж барь. Тэгээд тэг ингэж хэлэх байна. Тэг зөв нэмээд хэлэхэд яг угаасаа ингээд өдөр болгон өдөр тутмын гар утас ингээ ашиглаж явж байхаар яг одоо жишээ нь OLED LCD хоёрыг яг харах бүртээ өө энэ чинь LCD дэлгэцтэй iPhone шүү дээ. Энэ чинь OLED дэлгэцтэй iPhone шүү дээ гэж юусэн анзаарч бол энгийн нүдээр бол чадахгүй. Бүр л яг нүдэндээ толгож жагаад одоо яг нарийн гарах юм бол яг анзаарагдана. Түүнийшэл зүгээр л ингээд өдөр тутам ашиглаж байхад бол яг ер нь л анзаарахдаггүй. Тийм учраас одоо жишээ нь заавал дэлгэцнийх нь технологиноос болж одоо жишээ нь 13-ын загваруудыг бити сонгорой гэж би одоо хүсэж байна. За тэгээд яг 13-ын загварууд дээр яг промошнгоос гадна яг үнэхээр бас хөөх гэсэн яг нэг өөрчлөлтүүд юу орж ирсэн бэ гэхээр багтаамжных нь хэмжээг 1 терабайт руу одоо дээшлүүлж болдог болсон. 1 терабайттайгийн одоо худалдаж авч болдог болсон. Яг хуу 512 дээр бол нэлээд олон жил барьсан шүү дээ. Тэгээд одоо 1 терата нь бол гарсан. За тэгээд 1 терата iPhone 13-ийн загварлал учраас стол нэрээ надад хэрэгтэй. Өөр iPhone чинь 1 терагийнхтай байхгүй шүү дээ гэж одоо бодож иж магадгүй. За би бас дахиад энийг нь одоо үүсгэн. За яагаад вэ гэхээр зүгээр одоо энгийн 32 GB-тай 64 GB-тай одоо iPhone одоо авлаа гэж бодъё л та. За тэгэнгүүт одоо толготроо бодно шүү дээ. Баг багтаамжтай iPhone-тай хүн одоо чинь хөөх 1 терабайтны энэ ч одоо ямар их юм бэ те гэж одоо бодож болно. За гэхдээ яг үнэндээ бол одоо жишээ нь 64 юм уу 128-тай iPhone-оос сонгоод арай хямдхан болгож аваад хэмнсэн мөнгөөрөө хаард худалдаад авчих. Хаард худалдаж аваад тэрэн дээр юм хатгал. За тэнгууд одоо чи нэрээ ярих хүмүүс одоо миний хүмүүс одоо шүүмжилнэ. Юу яриад байгаа юм бэ те? iPhone дээр чинь live зураг дарангууд одоо hard руу хуулчингууд тэр live одоо формат нь байхгүй болчихно шүү дээ гэж бол хэлэх хүмүүс одоо гарч ирэх байх гэж би их найдаж байна. За тэнгууд юу хэлэх вэ гэхээр зөвхөн одоо чинь iPhone дээрээ iOS үйлдвэрлэлийн системийг таних тэр яг форматтай live байна уу, loop байна уу тэр одоо яг форматтай юмудаа хадгалаад зүгээр энгийн бичлэг, энгийн зургуудаа хэмнсэн зургуудаа болохоор яг тэр одоо хэмнэж худалдаж авсан хаардан дээр хадгалж байгаа. Тэгэх юм бол одоо чинь заавал 1 терата iPhone барих шаардлагагүй. Яг хуу одоо яг зүгээр энгийн iPhone ашиглаж байгаа. За тэгээд хэмсэн мөнгөөр нэг хаард авчиж байгаа. Яг нэг олон юм ашиглаад яг төвөгтэйж магадгүй. Гэхдээ мөнгө хэмнэ хамаагүй хямд тусна. Одоо нэг iPhone чи яг багтаамжных нь яг нэг төвшингээс нэг төвшин рүү ахингуут л нэг 50 байна уу $100-аар нэмэгддэж штэ тий. Тэгэнгүүт яг 1 терагийн одоо гайгүй нэг чанартай одоо хаард бол яагаад ч одоо чинь $100-аар одоо Монголд бол зарагдахгүй гэж би одоо бодож байна. За яг ингээ нарийн хэлэхгүй байгаад бол уучлаарай. За гэхдээ ямар ч хэлсэн мөнгө бол хангалттай юм нэгтнэ. Тэгээ гялс хэлчихэ. Юу юм бэ? Яг би нүг зарын сайтнаас харлаа. Ер нь бол яагаад ч хэм тусах юм байна тий. Яагаад ч хэм тусна. Тэгэхээр одоо жишээ нь яг багтаамжны шалтгаанаас болж 1 терабайт iPhone шүү дээ гэдэг шалтгаанаас болж одоо чинь 13 бит яваарай. За яг энэ дээр яг зүгээр яг нэг шалтгаан нэмэхөөр зүгээр жижиг юм гэлс дурдчих. Тэрний юу гэхээр яг энэ жилийн яг 13-ын загварууд дээр яг юу гэхээр яг битээс юм хийхгүйгээр гар утсан дээр хоёр ширхэг нүг eSIM суулгаж болдог болсон юм байлээ. Ер нь л жинхэнэ SIM их шаардлагагүй гэсэн үг. Тэнгүүд яг энэ дээр зүгээр үргэлжлүүлж хэлгээ зүгээр. За би чи нэр битээс юм хийж болохгүй юм чинь 13-ын загвар дээр нэр хоёр ширхэг eSIM суулгаж болох юм байна гэдэг шалтгаанаар бас авчлахгүй шүү гэж хэлж байна. За энийг бол яг худалдаж авч болохгүй шалтгаан дээр нэмээд яахын зүгээр жижигхэн яс дурдах юм байсан юм аа.
За одоо уул нь бол 10 шалтгаан хэлэх байсан. Тэгээд яг 11 болчлоо. 11 дэх шалтгаан болчлоо. За тэгээд яг энэ юу вэ гэхээр 13-ийн загваруудыг авахгүй хамгийн том ч юу гэжтэй зүгээр яг юу авахгүй шалтгаан нь гэвэл одоо угаасаа одоо 9 сард угаасаа 14-ийн загварууд гарлаа. За тэгээд гарахтай Pro Max-ийн загварууд дээр нь нооч байхгүй болоод pinch hole гэдэг нэг юм арай өөр юм гарч ирж байгаа. Яг тэр pinch hole-ыг ингээд нэг диагоналдаа яг хазаагаа харангууд тэр нэг pinch hole нь яг нэг iPhone-ы яг iOS-тэй адилхан харагдаад байгаа. Тэрийг бол тэгж ярьж илээ. Тэгээд яг нооч нь байхгүй болж байгаа яг өөрчлөгдөж байгаа яг тийм учраас бас нэгэн талаа 14-ийн загвар бас ойртож байгаа юм чинь бас одоо 13 аваад одоо хэрэггүй шүү гэж одоо хэлж байгаамаа. За тэгээд ер нь бол тэгээд одоо бичлэг өрөлгөөд ингээд төгслийн шатанд ирж байна. Тэгээд миний хэлсэн саяны бүх одоо жишээ нь одоо шалтгаанууд одоо жишээ нь айгу одоо танд одоо туссан гэж байна айгу найд чинь яг зөвхөн 13 дээрх зүйлсүүдийг л ярьж одоо бити аваарай гэж одоо хэлсэн учраас нөлөөлсөн байгаасаа гэж одоо маш их хүсэж байна. За тэгээд комментсүүд дээр одоо жишээ нь бас өөр шалтгаануудаа бичээрэй. За тэгээд өөр асуух юм байвал асуугаарай. За тэгээд яг одоо жишээ нь таны яг одоо ашиглаж байгаа утсандаа одоо анх худалдаж авч исэн тэр үеэ санаад бас ингээд эргээд одоо яг байгаа утсанд одоо ингээд эргээд одоо хайртай болоорой гэж одоо би одоо хүсэж байна. Заавал одоо чинь цоош нь одоо 13 л ингээд зүтгээд бити зүтгэрэй гэж одоо эцэст нийлээ та. За тэгээд ер нь бол дараагийн бичлэгээр ер нь бол 14 ямар хуу загвартай гарах вэ? Камер нь ямар хуу өөрчлөлт гарах вэ? Патрон яах юм бол гэсэн бичлэг бол ер нь бол орно. За тэгээд тэр бичлэгээрээ хэдүүлээ эргээд уулзцгаая. За тэгээд баяртай.